Мөн төрийн аудитын тогтолцооны шинжилгээг болохоор ерөнхийдөө 1995 онд төрийн хянах шалгалтын тухай хууль батлагдаж эхлээд төрийн хянах шалгалтын хорооны тогтолцоотой эхэлсэн. Мөн 2003 онд болохоор төрийн аудитын тухай хууль бий даасан хууль маань гараад төрийн аудит маань ерөнхий аудитын тогтолцоонд шилжээд хэвтэ тогтолцоо зохион байгуулалтын хувьд болохоор хэвтэ тогтолцоотой байсан. 14 онд болохоор төрийн аудитын тухай хууль маань болохоор нэмэлт өөрчлөлт ороод тогтолцооны хувьд маань одоо босоо болж босоо зохион байгуулалтанд шилжсэн байгаа. За энэ төрийн аудитын байгууллагын тогтолцоо ерөнхийдөө ингээд харуулъя. Төрийн аудитын дээд байгууллага болохоор үндэсний аудитын газар, орон нутгийн дахь салбар нь болохоор нийслэлийн аудитын газар, 21 аймгийн газар нэгдсэн босоо ийм тогтолцоотой үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ төрийн аудитын байгууллага маань болохоор олон улсын болон улс орнуудын төрийн аудитын дээд байгууллагуудад хамтын ажиллагаатай хамтран ажиллаад харилцан туршлага солилцож ажилладаг. Үүнд болохоор Түрк, Хятад, Оросын улбаны улс зэрэг улсуудын ерөнхий гол түншээ гэдэг. Мөн олон аудитын дээд байгууллага олон улсын холбооны гишүүн байгууллага, Азийн аудитын дээд байгууллагын холбооны гишүүн байгууллага юм аа. Энэ хүрээнд болохоор аудитын үндсэн зарчмуудын талаарх одоо Лимагийн тунхаглалыг ерөнхийдөө ерөнхий зарчим болон түүний удирдлага хэрэгжилтийг бол одоо байгууллагын үйл ажиллагаанд одоо жишээ болгож ашиглаж явдаг байгууллага юм аа. За төрийн аудитын байгууллага нь болохоор төрийн аудитын тухай хуульд заасан болохоор 3 төрлийн аудит хийдэг. Энэ 3 төрлийн аудитын хугацаанд дагуу болохоор ерөнхийдөө одоо төрийн байгууллага болон төсвийн байгууллагын үр дүн, үр ашигтай байдалд ерөнхийдөө дүгнэлт зөвлөмж гаргаж, нэхлэн бодох бүртгэлийн тайлбарлалыг боловсронгүй болгох, мөн хууль тогтоомж түүний хэрэгжилтэнд болохоор боловсронгүй болох саналыг хүргүүлж ажилладаг. Өөрөөр хэлбэл одоо төрийн байгууллагын чанар түүнийг сайжруулах тал дээр одоо зөвлөмж гаргадаг, дүгнэлт өгдөг байгууллага юм аа. За ингээд төрийн байгууллагын маань ерөнхий үндсэн 3 зорилтын хүрээнд одоо үйл ажиллагаагаа явуулаад тэрнийхээ дагуу одоо үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Үүнд нь болохоор төрийн аудитын байгууллагын хараат бус байдал, хууль эрх зүйн орчныг төвлөржүүлэх, олон улсын шийдлэг туршлага, арга зүйд нийцүүлэн арга зүй ба стандартыг шинжилэн боловсруулах, төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд одоо мэдээлэл технологийн нэвтрүүлэх гэсэн үндсэн 3 зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. За энийг нь тайлбарлахад хараат бус байдал гэж байгаа. Төрийн аудитын байгууллага маань өөрөө хараат бус байдалтай үйл ажиллагаа явуулах ёстой. Тэгэхдээ баримтлах үндсэн 3 зарчим байна. Найдвартай, шударга, бодтой байх. Төрийн аудитын байгууллага маань үйл ажиллагааны үр дүн нь найдвартай, аливаа нөлөөнд автаагүй, үнэн бодтой, шударгаар үйл ажиллагаа явуулах ёстой. Эцсийн энэ зорилго маань юу вэ гэхээр Монголын төр ард түмний итгэл төрөлхөөс байх ерөөс оршиж байгаа. Итгэл төрөлхөөс байх энэ шаардлага хангахын тулд юу хийх гэхээр ерөөсөө хараат бус байх ёстой. Энэ хараат бус байдал маань одоо юу хэлээд байгаа юм бэ гэхээр төрийн аудитын дээд байгууллагын маань гишүүн байгууллагын хувьд болохоор Лимагийн тунхаглалд одоо ингэж заасан байгаа хараат бус байдал гэдэг нь болохоор үйл ажиллагаагаа явуулах төсөв санхүүгийн хувьд хараат бус байх. Аудитын сэдвийг сонгох бүтэц орнотоо бүрэн эрхийн хувьд хараат бус байх. Төрийн аудитын байгууллагын талаар үндсэн хууль тусах буюу тогтолцооны хувьд маань одоо хараат бус байх гэсэн үндсэн 3 зарчмыг Лимагийн тунхаглалд маань одоо ингээд заасан байдаг. Энэ зарчмын хувьд болохоор манай одоо төрийн аудитын байгууллага маань аль хараат бус байдлыг хангацсан байгаа юм бэ гэхээр төрийн аудитын тухай хууль маань болохоор 2014 онд шинжилгээ өөрчлөлт ороод энэ дээр маань болохоор ингэсэн маа. Төсвийн байнгын улсын хурдын төсвийн байнгын хороогоор төсөө одоо хилцүүлэн батлуулдаг болсноо санхүүгийн хувьд нь болохоор хараат бус болсон. Монгол улсын ерөнхий аудит маань төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох чөлөөлөх хэрэгтэй болсноор болохоор бүтэц орнотын хувьд болохоор хараат бус байдалтай болсон гэж үзэж байгаа. Мөн хариуцлагын маань тогтолцоог ерөнхийдөө хуулинд маань илүү тод томрооноор зааж өгсөн. Энэ нь яг ямар учир олонттой бэ гэхээр ёс зүйн болон хариуцлагын төвшөнд одоо ингээд төрийн аудитын байгууллага маань хариуцлагатай байх чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах одоо илүү ийм өргөн хүрээний асуудал болж ирсэн байгаа. Мэдээж дахиад зөрчлөө гарахгүй байх. Гаргасан тохиолдолд түүнд хариуцлага тооцох талаар энэ нь одоо бүрэн зааж өгсөн байгаа. За өмнө хэлсэнчлэндээ олон улсын дээд байгууллагын гишүүн орны хөдөлгөөд олон улсын туршлагыг ерөнхийдөө үйл ажиллагаанд нэвтрүүлэх гол зорилгыг авч хэрэгжүүлдэг. Үүнээр болохоор одоо
ААД-ийн олон улсын стандартыг орчуулан ААД-ийн үйл ажиллагаанд одоо ашиглаж байгаа. Үүнээр болохоор 86 ААД-ийн дээд олон улсын стандарт одоо нэвтрүүлээд ашиглаж байгаа. Мөн ААД-ийн олон улсын стандартад нийцүүлэн санхүүгийн тайлангийн ААД-ийн журмыг зөвлөж өгөхөд ерөнхий гарын авлагыг одоо боловсруулад ажиллаж байгаа. Мөн гүйцэтгэлийн ААД-ийн гарын авлага журмыг болохоор олон улсын стандартад нийцүүлэн одоо шинжилэн мөрдөн ажиллаж байгаа маа. За энэ дээрээс үзэхэд болохоор цаашаа төрийн ААД-ийн үндэсний стандарт одоо бий болгох түүнийг нь одоо мөрдөж ажиллах зорилтыг ерөнхийдөө цаашдаа тавьж байгаа. За төрийн ААД-ийн байгууллагын үйл ажиллагаанд мэдээллийн технологиг нэвтрүүлэх хүрээнд байна болохоор мэдээж одоо байгууллагын үйл ажиллагааг илүү хурдан шуурхаа явуулах цаг хугацаа хязгаарлагдаж хүний нөөц хязгаарлагдсан. Тийм учраас үр дүндээ явуулахын тулд мэдээлэл технологиг одоо нэвтрүүлэх шаардлага маань зүй ёсоор тулгарч гарч ирж байгаа. Үүний хувьд болохоор санхүүгийн тайлангийн ААД-ыг програм хангамжийг нэвтрүүлэн STAOS програмыг ашиглаж хөгжүүлэх сайжруулах ажил үе шатаар хийж байгаа. Мөн дараагийн нь гүйцэтгэлийн ААД-ийн хувьд жил бүр хийгддэг хөрөнгө оруулалтын ААД-ийн цахим мэдээллийн баазыг болохоор үүсгэн ААД-д ашиглаж байгаа. Энэ маань болохоор улам ингээд жил болох тусам ААД-ийнхаа хөрөнгө оруулалтын ААД-ийнхаа ажлыг шинжилээд өмнө нь оноос шилжиж ирж байгаа ямар үр дүнд хүрсэн, үр ашигтай байгаа муу гэж зөрчлүүдийн талаарх бүх нэгтгэлийг энэ цахим бүртгэлд одоо нэвтрүүлээд ашиглаж байгаа. Энэ дээрх дурдсан STAOS болон програм хангамж болон хөрөнгө оруулалтын цахим мэдээллийн баазыг улам одоо төвлөржүүлж, улам босронгүй болох тал дээр ерөнхийдөө цаашдаа зорилт болгон ажиллаж байгаамаа. За ингээд цаашдын зорилт маань болохоор юу вэ гэхээр мэдээж төрийн ААД-ийн байгууллагын эрх үүргийн талаар Монгол Улсын үндсэн хууль тусдаггүйс интасаа буюу төрийн ААД-ны дээд байгууллагын одоо хараат бус байх төвшин бүрэн хангаагүй одоо манай Монгол Улсын төрийн ААД-ын байдалд үздэг. Тийм учраас одоо хараат бус байх мөн Монгол Улсын төр ард иргэдийн итгэлийг одоо төрүүлэхөөс байхын тулд үндсэн хуулинд болохоор төрийн ААД-ийн чиг үүргийг оруулаад хараат бус байдлыг одоо өндөржүүлэх шаардлагатай маа гэж үзэж байгаа. Мөн дурдсан төрийн ААД-ийн үндэсний стандартыг бий болгох асуудал чухал зорилтын нэг болж байгаа. Мөн програм хангамжийг илүү боловсронгуй болгож үйл ажиллагаагаа илүү наривчилсан мөн илүү цахим орчин бий болгох тал дээр илүү одоо ингээд өндөржүүлсэн арга төгөлдржүүлэх цаашдаа энийг баримтлах арга хэмжээг боловсруулан одоо ажиллах юм аа гэсэн зорилтыг төвшүүлэн ажиллаж байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За одоо ингээд бидний хилцүүлгийн цаг эхэлж байна. За энэ 4 дахь илтгэгч Бүжин Ламгайн бас хамтран илтгэгч нийслэлийн аудитын газрын дэд дарга Монголын мэргэжлийн эрхлэл модчдын институтын удирдах зөвлөлийн гишүүн Самбуу нэмийг бас мөн хилцүүлэхд урьж байна. За ингээ манай илтгэгч нар маань сонирхолтой илтгэл тавьж хилцүүллээ. За энэ тайзан дээр бол манай улсын хувьд дотоод аудитын чиглэлээр хамгийн чухал зүйлсийг, хамгийн чухал мэдээллийг, бодлого чиглэлийг ярих тийм хүмүүс та бүхний өмнө сууж байна. Монгол Улсын сангийн яамны төлөөлөл дотоод аудитын чиглэлээр ажиллаж байгаа ажилтнууд байна. Төрийн аудитын төлөөлөл байж байна. Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооны бүтцэд ажиллаж байгаа компани засаглалын үндэсний зөвлөлийн дарга байна. За мөн дотоод аудитын чиглэлийн мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга, за бизнесийн том байгууллагын дотоод аудитын үйл ажиллагааг яг практикт удирдах байгаа ийм хүн байж байна. Тэгэхээр зэрэг энэ хүмүүсээс та бүхэн өөрийн сонирхсан зүйлсийг асууж тодруулах ийм цаг одоо эхэлж байна. Тэгээ манай энд байгаа хараат тус хөндлөнгийн аудиторуудын хувьд хамгийн ойр ханд нөхөр нь бол дотоод аудиторууд байгаа. За тэдэнтэй ойр хамтран ажиллаж ээж тэдний үйл ажиллагаан дээр тулгуурлаж ээж манай аудиторуудын үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж, бодиттой, зөв, үн цэнтэй байх ийм нөхцөл бүрдэж байгаамаа. Тэгээ та бүхэн асуултаа сууж, за мөн энэ чиглэлээр бидэнд хэлж ярихаар санал бодлоо илэрхийлэх ийм зүйлсүүдээ одоо чөлөөтэй илэрхийлж ярилцгаая.